Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэрхэн ЮНЕСКО-гийн дижитал боловсрол олгох сургалт руу нэвтрэх, мөн сургалтаа хэрхэн үзэх талаар заавар хичээл орох гэж байна. За юуны түрүүнд хэдүүлээ Browse руу нээгээд өөрийн бүртгүүлсэн Gmail хаяг руугаа нэвтрээ орно. Үүний дараагаар танд Learning Ecosystems буюу ийм хаягаас энэхүү мэйл очсон байх ёстой. Энэ линк гэсэн дээр даран энэ вебсайт нэгдэнэ. Үүний дараагаар логин дээр дараад хэдүүлээ username дээр нь өөрийнхөө бүртгүүлсэн Gmail хаягаа бичиж өгнө. Пассворд гэсэн хэсэг дээр хүн болгонд цаанаас нь энэхүү пассвортыг өгсөн байгаа. Энэхүү пассвортаа бичээд нэвтэрч орно. За энэхүү хичээл нь бүгд англи хэл дээр явагдах бөгөөд хэрхэн хэдүүлээ монгол руу транслейт хийх вэ гэхээр энд харагдаж байгаа 3 цаг дээр дараад транслейт гэдэг дээр даран Монголиагаа сонгоод өгнө. Тэгэхээр вебсайт маань монгол руу орчуулагдаж байна гэсэн үг. За дараагаар хэдүүлээ хэрхэн сургалт руугаа орох вэ гэхээр энд навигаци гэсэн хэсэг дээр миний сургалтууд гэж байгаа. Ийшээ хэдүүлээ дарж орсноор таны одоо суух буюу сургалт маань харагдана. Энэ сургалт руугаа дарж ороод хичээлийн чиглэл гэсэн энэ хэсгээс хэдүүлээ энэхүү хичээлээр юу мэдээ сурж авах вэ? Ямар мэдлэг боловсралтай болох вэ гэсэн хичээлийнхээ хөтөлбөрийг харж танилцсан. За үүний дараагаар хичээлүүд нь ингээд бүгд харагдах бөгөөд нийт ингээд 11 сэдвтэй сэдв болгоно тусдаа дотроо ингээд олон хичээлүүдтэй байгаа. Бас бүр дээр нь дарж ороод хичээлээ уншаад асуусан асуултандаа хариулаад өгөх шалгалтаа өгөөд бүгдийг нь ингээд даана болгож хийснээрээ та хамгийн сүүлд ийм сертификат өгөх хичээл байгаа. Хүү 11 сэдвээ үзэж дуусаад шалгалтаа өгөөд дуусныхаа дараагаар нь хэдүүлээ ийм сертификат авах болно.